За би харин зайстай байчаарай. Ерөн зүгээр яг энэ нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдлыг эргээд аваад ухраахаар яг зүгээр би сайн муу хоёр талтай хуулийн төслүүд угаасаа тэгж л явдаг. Гишүүд улс төрийн зорилгоор ингээд санаачлахараас байгаад нэг талтай тооцоо судалгаа жоохон тийм. Гэхдээ би энэ гишүүдийн хууль санаачлах эрхийн асуудлыг өнөөдрийн хууль эрх зүйн орчинд бол хүндэтгэж байгаа гэдгийг хэлье. Ерөн зүгээр цаашдаа бодлогын хүрээнд нийгмийн даатгалын сантай холбоотой энэ асуудлыг улсын хурлын гишүүд биш засгийн газар санаачилдаг, харин улсын хурлын гишүүд нь ийм одоо чиглэлийн эрх зүйн реформыг хийх тэр засгийн газартаа шахалт саналаа хөргүүлдэг ийм байдлаар явах нь уг зүйтэй юм байна. Тэгээ өнгөрсөн парламент дээр бас яг энийг гишүүд санаачлагыг жоохон хязгаарлалтыг үндсэн хуулийнхаа агуулгад нийцүүлээд тавья гэсэн бас парламент дээр унж исэн. Тэр хуулийн төслийн миний бие оруулж ирж исэн л та. Тэгээ бид чинь яг эцсийн дүндээ олон нийтийн мөнгийг за дээрэс нь ирээдүйд тэтгэвэр гаргах хүмүүсүүдийн ирээдүйн эрсдлийг тооцож аливаа зүйлийг ярих хэрэгтэй болж тараад байна. Тэгэхээр өнөөдөр энэ агуулгуудыг л одоо нэлээд балансыг олж иж аливаа асуудал ярих хэрэгтэй. За би гурван тодорхой асуудлыг хууль санаачлалчлан засгийн газраас одоо аль сайд нь хариулж болохоор нь хариулж өгөөч гэж хүсэж байгаа. Миний зүгээр ойлгож байгаагаар энэ хуулийн төсөл батлагдвал 480 тэрбум төгрөгийн одоо нийгмийн даатгалын шимтгэрийн орлого одоо орж ирэхэргүй болох юм байна. 1.2 тий заавчлаарай. Тэгээ энэ мөнгийг ер нь яаж нөхөе гэдэг байдлаар энэ зардлын тооцоон дээр хийсэн юм бэ? Хаанаас орж ирнэ гэж үтсэн. Яг үеийн үед нийгмийн даатгалын энэ реформыг хийхээр төр засаг аваад хэрэгэлцсэн юм уу? Эсвэл одоо энэ тодорхой хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулаа гэхэд энийг хаанаас санхүүжүүлэх вэ гэдэг их усрээ бид нэр эхлээд ярьж ш дараа нь энэ тогтолцооны реформыг нь яриул зүгээр. Тэгэхээр энэ дутагдах их уср буюу 1.2 тэрбум одоо их 80 төгрөгийн асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр нөгөө тэтгэвэр авах гэж байгаа хүмүүсүүд бүр тэтгэвэр авч чадхаа байчгүй дээ. Эсвэл одоо цаашдаа энэс нөлөөлөөд одоогийн тэтгэвэр авч байгаа хүмүүс тэтгэврийг бууруулах ийм шийдэл рүү орох юм болов уу? Энийг одоо аль талаас нь эрсдэл байна уу? Энийг нэг хариулж өгөөч гэж хүсэж байгаа. За тэгээд сүүлийн үед энэ уул уурхайн салбар, тээврийн салбар дах нөхцөл байдал хүнд байна. Эндээс бас нийгмийн даатгалын орж ирэх орлогууд ер нь багассан юм шиг байна. Ягаад тэгэхээр цомтгол явах шинжтэй байна те. Тэгэхээр энэ дээрээсээ бас үүсгэхэд энэ хууль ер нь зүгээр хэрэгжих боломж нь хэр байна вэ? Та бас одоо яг зүгээр өргөн барьсны дараагаар бас геополитикийн ч гэдэм үү өнөөдрийн экспортын орлого янз бүрийн юм дээр нөлөөлөөд энэ салбаруудын бас цомтголын асуудлууд нэлээд яригдахаар байна. Энийний тооцоо судалгааг бас хуулийн төсөлтэйгээ уялдуулж авч үзсэн зүйл байна уу гэдэг зүйл байгаа. За хоёрдугаар тоол унаа төлөө нүрсний хөнгөлтийг одоо цалингаас гаргаад энийг энэ орлого дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөхгүй гэчээр үндсэн цалин маань одоо нэг юм жижигхэн байгаад байдаг. Энэ хоол унааны мөнгө нь одоо хит өндрөөр болоо сүүлдээ ингээд ийм зөрүүнүүд үүсээд нийгмийн даатгалын шимтгэл маань сүүлдээ бүр ингээд хүнд байдалд орох үедээ гэдэг зүйл байгаа. Энэ дээр одоо бас ямар бодсон эрсдлийг хаасан зохицуулт байт юм бэ? Зүгээр яг энэ нэг зүйлийг би бол энэ хууль санаачилж байгаа хүмүүстэй адилхан байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг авах зорилгоор хөдөлмөрийн харилцаа, дээрээс нь хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний яламжтай байдлыг байхгүй болгоо хийсэн байхгүй. Энэ уг нь асар том үр дагавартай ялгаатай харилцаанууд байсан юм аа. Хөдөлмөрийн харилцаан дээр би зүгээр жишээ аваад ярихад хабын асуудлыг ажил олгогч хариуцдаг бол хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээн дээр хабын асуудал магадгүй үр дагавар гарлаа гэхэд ажилтан буюу тэр ажил хөдөлмөрийг хийж байгаа өөрөө хариуцдаг байхгүй. Гих зэрэг бид нар өнөөдөр бас энэ яламжтай байдлууд үнэхээр энэ нийгмийн даатгалын шимтгэлийн энэ малгаан дотор ороод энэ эрх зүйн яламжтай харилцаанууд байхгүй болчиход байгаа нь бас үнэн. Энийг бас ингээд засах гэдэм үү энэ орлогыг хийхдээ бас ингэж энүүтэй уялдуулаад за хариулт өгье. За Ванзрагчийн төвшин гишүүн. За энэ статистик болон статистикийн гаргаж авсан нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан бүх талын энэ мэдээллүүдээр суурлаж сүүлийн 10 жилийн үзүүлэлтүүдээр суурлаад ирээдүйн загварыг боловсруулсан энэ тооцоо байгаа. Энэ тооцоог эдийн засгад одоо эн чинь нэгэсэндээ бол татвар нийгмийн даатгал өөрөө эдийн засагт нөлөө үзүүлэх импакттай. Энийг одоо хэдэн хувиар яаж болвол манай Монгол улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг энэ одоо загварчлалын судалгаануудыг бас хийлгсэн юм аа. Тэгэхээр энэ сангийн яамнаас баталсан одоохондоо энэ сангийн бодлого дээр нэг хийгддэггүй байгаа тэр cost benefit analysis буюу бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг хэмжиж хийхэд энэ гурван зарт гуруула эерэг дүнтэй буюу
Ирэх 3 жилд Монгол улсын эдийн засагт өгөх нийт өгөөж нь бол 82.6 тэрбум буюу цэвэр өнөөгийн үнснээр 68 тэрбумын дүнтэй. Заалт болгоно нь он тус бүрээрээ ашигтай буюу өгөөжтэй гарч байгаа. Яагаад гэвэл энэ нийгмийн даатгалаас бууруулж байгаа мөнгө чинь өөрөө алга болчихгүй тэр ажил олгогч, тэр ажилтнанд өөрийнх нь орлого болж байгаа. Тэгээ энэ cost benefit analysis-ыг яг ийм бодлогын нөлөөлөл гаргах гэж байгаа аргууд хэрэгэлдэг учраас энэ удаа ингэж хэлсэн. Биднэрт шууд тусч байгаа асуудал бол сан. Гэтэл нийгмийн даатгалын сан одоогийн энэ сүүлийн 3-4 статистикээр 5-аас 10% өсөж байгаа. Энэ өсөлтийнх нь 3.1 буюу 300 тэрбум төгрөгийн дотор л энэ асуудлыг шийдэх буюу одоо ажилгүйдэл багасж байгаа, бизнес эрхлэгчид орлого багасж байгаа энэ үед сангийн бодлогын хувьд бол хамгийн одоо зөв оновчтой, хамгийн бага зардлаар эдийн засгийг сэргээх ийм бодлого юм а гэдгийг бол энэ зүс хэлэх байгаа да. Тэгэхээр нэг ёсондоо одоо бидний энэ тарааж өгсөн материал дээр байж байгаа cost benefit analysis бол ийм гаргаж байгаа. SVR гэдэг ингээд энэ загварчлалаар авах юм бол ирэх 3 жилд 2.5 их найдын эдийн засгийн дотоодын нэтгүүрийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Энэ бол манай сангийн яамны гаргаж байгаа нөгөө дотоодын нэтгүүрийг нэмэгдүүлэх бодлоготой нийцж байгаа. За өнөөдөр энд нэг процессын алдаа бол гарч байгаа. Нэг процессын алдаа бол яг сангийн яамтай бол санаатай биш зөвшөлдсөөгүй ч юм уу одоо ингэж орж ирж байгаа асуудал төр бол би бас процессын алдаа барьжээ гэж хэлж байна. За түлээ нүүр шөнгөлөлт бол нийгмийн даатгалын хуулиараа авсан хөдөлмөрийн хуулийн дээрээ цалин хөсөлт ордоггүй зүйл байсан. Тэгэхээр ерөөсөө эн чинь гурван талын асуудал байхгүй юу? Түлээ, унаа, нүүрс гэдэг бол яг ажилтнанд олгож байгаа. Тэгээд дээрэс нь бол өдөр тутмын наад захын хэрэгцээ амжиргаанд нь дэмжлэг үзүүлдэг байгаа. Хоолны мөнгө нөөс болж дампуурдаг сан байж болохгүй шүү дээ. Хоолны мөнгнөөс нь нийгмийн даатгал авчихлаар л тэр сан дампуурчдаг юм бол дампуурсан гэсэн үг. Унааны хөнгөлөлт өгөнгүүтэл тэр нь дампуурчдаг юм бол дампуурсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ мөнгө чинь нөгөө нийгмийн даатгалгүй ороод ирэхээр бизнес эрхлэгчид нэмээд ажилчдад олгох байхгүй юу? Энэ чинь өөрөө эдийн засгийн аюулгүй том сэргэлтүүдийн тухай ярьж байгаа. Хамгийн нөгөө талын механик тооцоол нь бол 20 мянгаыг үржих нь 11 сараар үржүүлээд 22 хоногоор үржүүлээд 1,600,000-аар үржүүлээд тэгээд тэдэн хөвтөө шууд буурна гэж байгаа. За энэ бол За байр суурь сонсцсон төрөн. За одоо одонгийн цогтгэрэл гişүү. За тэгээд төвшин гишүүн яг зүгээр хийлж ярихад бол их л эвтэйгэн сонсогдоод байна. Бодит дүр дагавар гэдэг бол яг хэцүү дээ. Энэ дээр нэлээд бас бодож л одоо олон нийтэд мессеж өгөхгүй бол өнөөдрийн манай одоо дотоодын гол эдийн засгийн секторууд ч өөрөө жоохон уналттай бөгөөд агшаалттай. Эндэх ажил эрхлэлтийн байдал бас агших тэр тал руугаа байна шүү. Тэгээд энэ дээр улам тийм юмыг өдөөх үедээ сүүлдээ энэ цалин усны бүрэлдэхүүн дээр өөрсдөө ороод энэ хөдөлмөр гурван талын зөвшөлтслийн асуудал дээр сүүлдээ маргаанууд гараад энэ бүх зүйлүүд чинь нэг л ийм сонирн байдлаар түлхээд орчихгүй гэдэг зүйл байна. Тэгэхээр энийгээ одоо бас яг бас анхаарахыг бас хүсэж байна. Одоо зүгээр яг яа шийдэхийг мэдэхгүй байна. Тэгээ оюутны ерөнхий сайдын засгийн газраас санал авсан юм байна. Одоо өнөөдөр бол хэрэгжүүлэх наад хуульчин батлагдвал Зандан шатар ерөнхий сайдын засгийн газар хэрэгжүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ засгийн газрын байр суурийг өгнө бас нэг ямар процессор одоо яах ёстой авах ёстой байхгүй. Авж иж энэ За санал одонгийн цогтгэрэл гişүү.